Өдрийн мэнд төргий. Тэгэхээр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 100,000-аас доош хүн иргэн өргөн мэдүүлвэл тухайн асуудлыг улсын хурл дээр өргөн хилцүүлэгдэнэ гэж заасан. Тэгээд гэсний дагуу өнөөдөр хуульч Батболд маань бол 8 хоногийн дотор 100,000 хүний саналыг аваад бол энэ асуудал маань өнөөдөр улсын хурлын гишүүдийн 12 сарын тэтгэмжийг хасах тухай санал хилцүүлэгдэж байгаа. Тэгэд энэ 100,000 хүнийг харахаар 60,000 хүн нь болохоор 40-оос доош насны залуучууд бол энэ саналаа өгсөн байгаа. Тэгээ бид бүхний харах ёстой зүйл бол Монгол улс бол залуучуудын орон. Тэр утгаараа маш олон залуучууд би ямар ч дуу олоо байхгүй. Миний яриаг хин ч угаасаа сонсохгүй юм чин гэд итгэл алдсан шинжтэй байдаг. Гэхдээ өнөөдөр Батболд хуульч энд суугаад энэ улсын хурлын гишүүдийн 12 сарын тэтгэмжийг хасах тухай яриа сууж байна гэдэг чинь өөрөө манай улсын бүх иргэдэд тэр боломж нь байж байгаа. Залуучууд бид нар өөрсдөө идэвхтэй байх юм бол өөрчлөлтийг хийж болно гэдгийг харуулж байгаа маш том бас үйл явдал болж байна гэж харж байна. Тэгээд улсын хурлын гишүүний 12 сарын тэтгэмжтэй холбоотойгоор бол улсын хурлын гишүүний энэ тэтгэмжээс болж улсын хурлын гишүүн болно гэдэг хүн бол байхгүй бах. Энэ тэтгэмж байхгүй боллоо гэд би бас улсын хурлын гишүүн болохоо болио гэдэг ч хүн байхгүй. Тэгэд яагаад тэрийг хэлж яах гэхээр манай энэ улсын хурлын гишүүд маань сонгуультай холбоотой асар их зардлыг бид нар хуулаараа хуульчлаад гаргаад өгсөн байгаа. Тэр энэ хуулагчийн зардлыг бас зайшгүй ярих шаардлагатай байна л да. 200-аас 400 хүн тутам сонгогч тутамд нэг ухуулагчийг бид нэр цалинжуулж гаргана гэж сонгуулийн тухай хуулийн дээр гаргаад өгсөн. Энэ нь болохоор иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор гэдэг. Өнөөдөр бид нэр цахимаар хүртэл ингээд саналуудаа өгөөд байж болж байхад заавал тэнд нэг хүнд цалинжуулж бид нэр сонгуулийн ухуулагчаар ажилуулна гэдэг бол шууд санал худалдан авалт байгаа. Тэр энгийн иргэдийгээ бид нар улс төрөөс мөнгнөөс хамааралтай улс төрөөс гарах улс мөнгөхгүйгээр улс төр хийх боломжийг нээхийн тулд энэ сонгуулийн хуулагч гэдэг зүйлийг бид нар байхгүй болох шаардлагатай. Тэгэхээр дараагийн ээлжинд ч гэсэн бид нар бас залуучуудаараа дэмжиж маш хүчтэйгээр өөрчлөх ёстой зүйлээ сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулад мөнгөхгүй хүмүүс мөнгөхгүйгээр энгийн залуучууд маань бас энэ сонгуульд өрсөлдөх боломжийг нээж өгөх шаардлагатай гэдгийг бас энэ ташрамд хэлхийг хүслээ.